ороогүй дуулал Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг та бүхэндээ хүрэж байна. За зочин маань ороод ирсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их хэмж ангаах ухааны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Отгон хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За бидний урилгыг хүлээн авч цаг цаваа зарцуулан бас ирсэнд маш их баярлалаа. За та нартай ч гэсэн маш их баярлалаа. Намайг их гоё танилцуулсанд баярлалаа. Намайг Насангийн Отхон гэдэг. За би халдварт өвчин судлалын үндэсний төвд 26 дахь жилдээ анагаах их сургуулийг хүний хэмж мэргэжлэр төгсөөд 26 дахь жилдээ ажиллаж байна. За тэгэхээр өнөөдөр 2026 оны 7 сарын 28 ер нь жил бүрийн 7 сарын 28-ыг дэлхийн нийтэд гепатиттай тэмцэх өдөр болгон зарласан. Тэгэхээр энэ жилийн энэ 7 сарын 28-ны өдрийг манай Монгол улс болохоор хамтдаа сэргийлж хамтдаа шийдэ гэсэн ийм уриандор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгээд энэ одоо гепатиттай тэмцэх энэ өдрийг би танаа радиотой хамт ард түмэндээ одоо эргэн бүрт илгэний тухай та түүний өвчнөөс яаж сэргийлэх үү, хэрвээ илгэний өвчнөр өвдсөн явж байгаа бол хаана хүнд яаж хандаж эмчлүүлэх үү гэдэг талаар эрүүл мэндийн боловсрол болох мэдээлэл өгөх гэж байгаадаа би эмч хүний хувьд их баяртай байна. За дээр нь илэг гэдэг эрхтэн бол би илгэний тухай ярих энэ одоо мэргэжлэр их олон жил ажиллахтаа илгэний тухай ярих их дуртай. Ягаад гэхээр монголчууд маань тийм их сайхан аз жаргалтай илүү бүхэн амьдрал гэж ярьдаг тийм. Бас эх орнооч гэсэн элэг зүрхнээс оюутай эх орон минь гэж ингэж ярьдаг. Тэгэхээр элгийг бол ямар их чухал их сайхан эрхтэн бэ гэдгийг монголчууд маань ингээд үг үйлдэл болгондоо шингээж ярьдаг болохоор би нэрхтний тухай ярих их дуртай байна. Баярлалаа та бүхэндээ намайг өрсөнд. Одоо нөгөө гепатиттай тэмцэх гэл ингээл одоо нэг ийм өдөрлөг жишээлбэл ингээд байна. Гэхдээ ер нь ярилцлагыг ингээд юунаас эхлэх гэхээр нөгөө илэг ярина гэж эхэлсэн болохоор нөгөө илэгний өөрийнх нь үндсэн функц гээд нэг юм ерөнхийд нь эхлүүлээд тэгээд цаашгаа гүнзгийрэж явъя гэж бодоод байна л да. За гепатиттай тэмцэх өдөр гэж нэрлсэн. Гепатит гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр илэгний одоо ямар нэгэн олон янзын шалтгаанаас гадаад дотоод хүчин зүйлээс илэгний эс маань гэмтэж, өрөвсөж одоо өвдөхийг л гепатит гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ илэгний өвчний эсрэг тэмцэх өдөр юм байна л да өнөөдөр. За тэгэхээр илэг гэдэг маань хүний бүх эрхтэн чухал. Гэхдээ илэг бол бүр амин чухал онцгой эрхтэн байхгүй юу? Жишээлбэл одоо хүн гаргүй, хөлгүй, нүдгүй одоо чихгүй ч юм уу амьдарч болдог. Илэггүйгээр амьдарч болдгоо. За илэг маань нэг үгээр одоо их гоёор хэлэх юм бол бидний биеийн ариусгахлын эрхтэн байхгүй. Тий, ариусгахлын хамгийн том эрхтэн, сэтгэлийн том эрхтэн ч гэж ярьдаг. Ягаад тэгэхээр монголчууд маань ингээд нэг юм таагүй зүйл тохиолдохоор илэг эмтрэн үйл явдал боллоо ч гэдэг юм уу тий. Баярлагаараа илэг хөшлөө нээлээ тий. Тэгэхээр илэг маань ийм баярлсан, аз жаргалтай тийм илэг бүтэн юм байхад их сайхан төлжөж баярлаж байдаг ийм эрхтэн багхгүй юу. Дээр нь монголчууд юу гэж ярьдаг вэ гэхээр ингээд нэг өнчин багаас өнчин хоцорсон хүмүүсийг энэ багасаа ээж аваасаа өнчин хоцорсон одоо илгэн битгэрсэн гэж ярьдаг тий. Одоо зүгээр миний бодлоор бол нэг тийм давжаа, жижигхэн, туранхай тийм хүүхэд байгаад ахын. Тэгэхээр яах вэ гэхээр илэг маань тийм их өсөлт, хөгжилт, хүнийг одоо ингээд амьд явах бүх үүргийг илэг маань гүйцэтгэдэг учраас монголчууд тийм ухаантай ард түмэн. Тий, тэгж ярьдаг, бүр зөөрлөж ярьдаг те. Илэг нь битгэрсэн юм аа гэж ярьдаг. За тэгэхээр илэгний үйл ажиллагаа бол зүгээр яг шинжлэх ухаанаар бол уургийн солилцоонд оролцдог. Бидний одоо ажил хөдөлмөрөө хийхэд одоо ийм эрч хүч бүх уургийг, бүх нүүрс усны солилцоо, өөх тосны солилцоо, энергийн солилцоо гэд маш их ийм солилцоонуудад илэг маань оролцдог. Бидэнд хэрэгтэй уургийг, амин хүшлийг, витаминуудыг, нүүрс усыг, өөх тосыг бүгдийг нийлэгжүүлж өгдөг юм. Хүний бие асар том үйлдвэр. За дээр нь дараагийн том үйл ажиллагаа бол бид нарт идэж ууж байгаа, арсандаа түрхэж байгаа, амьсгалж байгаа гэл ингээл
бүхэл одоо бид хурж байгаа бүх хорийг шүүж өгдөг асар том лаборатори. Хоргуужуулагч лаборатори байхгүй. За тэр битгийхэл одоо идэж ууж байгаа эдэ ундааны хорийг битгийхэл үг үйлдэлийн хорийг хүртэл илэгшүүлдэг гэж үздэг. Тий. Тэгэхээр ийм чухал эрхтэн. Сэтгэл санаатай бас их холбоотой эрхтэн биш үү тий. Сэтгэл санаатай их холбоотой тийм эрхтэн байхгүй тий. Тэгэхээр бид нар бол ер нь би ч гэсэн өвчтнүүдэд хэлдэг та нар ингээд өглөө босоод ер нь илгэндээ нэг талархчихжээ. Тий. Одоо бид нар ингээд эрүүл саруул ухаантай байна гэдэг чинь элэг маань хорийг гүц шүүж өгж байгаа гэсэн үг шүү дээ биенээс тий. Тэгээ бид нарт хэрэгтэй амьд явах бүх уур гэрд сан баз өгчлүүдийг бүгдийг элэг маань үйлдвэрлэж өгдөг. Ийм гайхамшигтай эрхтэн дээр нь элэг яадгүй гэхээр одоо бүхэн сүлвээ мэдж байгаа нөгөө элэг шилжүүлэн суул хагалгаа хийлээ гэлэдэг тий. Ах дүүдээ, аав ээжтэй, үр хүүхэдтэй талаа өгж болдог. Тийм учраас бид нар ингээд яадаг байх нь элэг нэгтэй ах дүүнэр гэж ярьдаг байна шүү дээ тий. Гений хувьд, бүтцийн хувьд ижил төстэй. Тэгэхээр элэг ер нь элэг шилжүүлэн суул хагалгаанд ингээл элэгний 60 65 70% өгчөхөд цаана эзэндээ 20 30% үлдчихэд нөхөрлөлцдөг. Тэр бүх үйл ажиллагааг элэг өөрөө ингээд гүйцэтгэж чаддаг. Урт наслуулж чаддаг. Ийм гайхамшигтай эрхтэн. Өөр ямар ч эрхтэн ингээд өөрийнхөө талыг ах дүү аав ээжтэй үр хүүхэдтэй өгчөөд дахиад эзнээ бүтэн ингээд эрүүл амьдруулж авч явдаг эрхтэн байхгүй шүү дээ. Тэгэхээр элэг ийм гайхамшигтай эрхтэн. Үнэхээр ингээд хүн ингээд багтаж ярахад баярламар тийм гоё эрхтэн ингээд байхгүй. ярьсан чинь яг ингээд ойлгогдчихээн л та тийм бид нар элэг бүтэн амьдрал гэл ингээд ярьдаг. Элэг бүтэн гэдгийн зүгээр нөгөө холбоо үгүй юм шиг ойлгодог байсан чинь яг ингээд тайлбарлаад ярьсан чинь ойлгож ийн л та элэг чинь ийм чухал. Манай монголчууд ч бүр эртээр үеэс л мэддэг байсан биш үү тийм. Монголчууд бол Монгол ухаан гэдэг бол асар гүнзгий, асар философч, асар шинжлэх ухаанч. Тийм ард түмэн байхгүй юу. Тийм учраас бид нар ээж аавын сургаалч гэсэн биднэрт бол маш үн цэнтэй философи. Монголчууд бол ер нь үгээрээ, үйлдэлээрээ ингээ үр хөвгтөө хүмүүжүүлдэг. Тэ одоо жишээлбэл элэгний тухай гэх чинь ийм олон зөөрлөл үг байна гэдэг чинь элэг ийм чухал эрхтэн шүү гэд хэлээд өгцөн. Тэгээд та нар элэг нэгтэй ах トゥ гэдэг чинь чи нэгэндээ илгээ те одоо бүр элэг нь ажиллахгүй болсон тохиолдолд өгч болно гэж хэлээд өгсөн байна шүү дээ элэг нэгтэй ах トゥ нэргээ те. Тэгэхээр элэг бол ийм чухал эрхтэн. За дээр нь энэ элгийг маань одоо юу гэмтээгээд байдгүйг бол маш олон шалтгаантай. Тий гадна дотны олон шалтгаантай. За хамгийн нэгдүгürt бол архива илгэнд одоо нөлөө үзүүлдэг хортой байцууд гэж байна. За хоёрдугаарт нь нөгөө бидний одоо эмчлээд байгаа вирусууд. Тий. За гуравдугаарт нь зарим эмийн бодисууд. Илгэнд. За дөрөвдүгээрт нь бол одоо бодисын солилцооны өөрчлөлт. Одоо илгэний өөрчлөлт тий. Чихрийн шижин хөвлийн таргалалт тий жингсэлт гэл ингээл бодисын солилцооны эмгүүд байна л да. За дөрөвдүгээрт нь аутоиммун гепатит гэж бас өвчин байдаг. Хүний дархлаанаас илгнээсийг гэмтээдэг. За дараа нь бол цусны замын эмгүүд. Тэ? Цус чи одоо илгнээс ялгардаг зүйл байгаа тийм ээ? Тий, цус илгэнд ялгараад тэгээд өөх тосны солилцоонд оролцдог их чухал байж байгаамаа. За дараа нь хоол хүнсний буруу хэрэглээ. Тий. Дараагаар нь удамшил гэд ийм олон зүйл маань илхийг гэмтээдэг. За би одоо дистралтаар ярих юм бол за нэгдүгürt вирус байна. За дэлхий дээр одоо 9 төрлийн одоо илхийг гэмтээгч вирусыг ерөнхийдөө нээчээд байгаа юм. За тэрнээс одоо бараг 90% нь орчмын бол BC дельта вирус гэмтээж байна гэд одоо шинжлэх ухаан их эрчимтэй хөгжиж байна. Тэгээд бүх одоо энэ цахим ертөнд, радио, телевизээр илгэний вирусын тухай, илгэний тухай маш олон эрдэмтэн эмчнэр надаас өмнө ярьсан байгаа. Ер нь тэгтээ хүн ер нь одоо дээр үед бол өвчнийг хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг байсан бол одоо шинжлэх ухаан хөгжөөд өвчин бол хэлж ирдэг болсон. Тийм. Тань
одоо жишээлбэл илгийг таны илгийг ийм зүйл гэмтээгээд байна. Та ийм зүйлийг хэрэглэхгүй ингэж сэргийлвэл та илгэний өвчнөр өвдөж болохгүй байж болно. Ингэж урьдчилан сэргийлнэ гэд маш олон эрдэмтэд эмчнэр надаас өмнө ярьсан байна. За тэгэхээр би дахиад давтаад яриа нөгөө мянга ярьж ээж нэг ойлгодог гэдэг шиг. За энэ илгийг гэмтээгч ер нь ингэдэг одоо бидний энгийн нүдээр ингээд харагдаж байгаа тий бидний энгийн нүдээр харагдаж байгаа. Энэ бол хүн, энэ бол өвхөр, энэ шоргоолж, энэ бол аалз, энийг загас гэдэг, энийг цагаан гэдэг ингээд өө түмэн амьтад мэднэ. Энийг бол макроорганизм бий үлэмж битэн гэж байгаа. Энгийн нүдээр харагдахгүй бас тийм их амьтад байна. Микроорганизм бий бичил битэн гэж байгаа. Тэгэхээр энэ тэр бид нар ингээд маш олон мянган ийм том үлэмж битэн макроорганизм мэддэг шиг тийм олон сая микроорганизм байна. Энэ ертөнцийн дээр. За энэ микроорганизм бол тэр макроорганизмдаа энэ бичил битэн тэр үлэмж битэндээ орж амьдардаг. За зарим нь бол ашигтайгаар амьдарна. Зарим нь бол өвчөө үсгэж амьдардаг. Тэгэхээр зарим одоо тэр бичил битэн зарим үлэмж битэнгүүд бол нэгнийхээ амьдрах, үрж хөгжөхөд бол нэгээ дэмжиж амьдардаг байна. За тийм бичил битнийг бид нар ашигтай бактери гэдэг. Тий. Зарим нь бол эмгэг төрүүлэгч болов өвчөө үсгэж гэдэг. За тэр бичил битнүүдийн нэг энэ илгэнийг өвчлүүлээд байгаа хамтар BC дельта вирус юм. Энэ хүний бие рүү яаж ордгийм бэ гэхээр одоо энэ хүний арьс салт гэдэг бол хүний ингээд гадны орчноос хамгаалж байгаа бүхэл бүтэн том хамгаалтын тогтолцоо байхгүй, тогтолцооны бүрхүүл байхгүй. Энэ хамгаалах тогтолцоо маань зүсэгдэх, зурагдах, шалбарах гэл ямар нэгэн байдлаар гэмтэхээр л энэ вирус яваад орчиж байгаа. Тэгээ энэ вирус тусаар дамжаад илгэний эсэд очоод одоо илгэний эс нь яадаг байх нь амьдардаг гол орчин амьд эс нь болдог байх нь ш. Ер нь шархнаас үүдэлтэй. Арьс нэгтгэл тэрүүгээр орж ийна гэсэн үг шүү дээ. Арьсалт гэмтэл орох зам нь үүсэж байгаа. Арьсалт гэмтэхгүй бол энэ вирус халдварлахгүй байхгүй чи хүнээс хүн халдварладаг вирус. За тэгэхээр арьсыг юугаар ч гэмтэж болно. Утгаар зүсэж болно, тий? Шалбарч болно. Тэгэхээр их олон замууд байна л да. Эсвэл зориуд дээр одоо шивээс гэдэг маягаар ч юм уу. Тийм ч бол бүгд арьсалтыг гэмтээгч тий. Санаатай болон санамсаргүйгээр. Тий одоо бүр амьдралын шаардлагаар мэслэлгэж болно. Шүдэ ахуулж болно тий. Гоо сайхны хагалгаанууд хийлгэж болно. Одоо хөмсгний шивээс, ургуулын шивээс, биеийн шивээсүүд бүгд л энэ вирус нэвтэрч орох зам болчихж байгаа. Тий одоо маникюр, педикюр бүгд. Маникюр, педикюр бас орох. Бас орно шүү дээ. Одоо ингээл хумсыг хурааж явахтаа гэмтэн. Тэгээ цус гараад одоо жишээлбэл чиний уртлын хүн илгэний C вирустэй хүн маникюр хийлгээл дараагийн хүн дахиад тэр багжаар хийлгүүл аа. Гэх жишээний бэлгийн замууд банаас л салт гэмтгэхээр орно. Гэх мэтчлэн ерөнхийдөө товчлоо хэлэх юм бол энэ арьс талт гэмтэл шалбархаа шарах үүсэн тохиолдолд энэ вирусууд нэвтэрч ордог байна. За тэгэхээр хамгийн наад захт нь бол арьсалтай гэмтээхгүй л байна. За дээр нь юу нь яадгүй гэхээр манайхны дунд одоо бол арай соёлчод өөр болж байгаа гэр бүл дундаа нэг хумсны утгатай байна. Тэ? А Б вирустай хахад тэр хумсны утгаар хумсаа авна, ээж авна, хүүхдүүд авна гэх тэ. Гэх жишээний тэгэхээр хүний өөрийнх нь хувийн соёл, хувийн ариун цэвэр одоо өөрийнхөө төлөө хувийн хэрэгэлтэй байх гэдэг бол бас хамгийн сайхан чухал ийм зүйл байгаамаа. За бас одоо шинжлэх ухаан хөгжөөд бид нар бас энэ BC дельта вирусуудыг эмчилдэг юмнууд ч зөндөө гарч байна. За дээр нь 1992 оноос манад B вирус эсрэг вакциныг нөгөө бага насны хүүхдүүд товлын вакцин хийж эхэлсэн. 92 оноос эхлээд. За тэгээд харьцангуй B вирусын одоо B вирусын вакцин хийлгэчихэд B вирус, D вирус гэдэг хоёр хүчтэй вирусээс нь хамгаалчихж байгаа байхгүй юу? C вирус эсрэг вакцин бол харахантай гарч амжаагүй байна. C вирусыг бүрэн устгадаг харин энэ маань 2015 оноос хойш Монголд орж ирээд бид нар бол
одоо C вирусыг бүр устгаж болж чадж байгаа. За тэгэхээр B вирусын вакцин 92 оноос өмнө төрсэн хүмүүс бол хийлгээгүй гэсэн үг. Тий. Тэгээд ер нь сүүлийн үед сайн дурын дархлаажуулалт гэдэг юм их идэвхтэй явагдаж байгаа Монголд. Тэр өөрөө сайн дураараа очоод халдвар төвчин судлалын үндэсний төв дээр очоод B гепатитын вакциныг хийлгэж болно. Тэгэхээр B вирус, дельта вирус хоёроос сэргийлж байгаа. За энэ B гепатитын вакциныг хүүхэд ингээд бага насандаа хийлгэсэн, насан туршдаа дархлал тогтдоггүй л үгүй. Тий, энэ B вирусын вакцин хүний хэдэн жил хамгаалдаг вэ гэхээр 15 жил хамгаалдаг. Тэгэхээр 10 наснаас хойш хүүхэдтэй дархлааныхын төвшин хэр байна үзүүлж агаад дархлааны төвшин буугаад ирэхээр дахиад бустер тунг хийлгээд дараагийн 15 жилийг ингээ хамгаалж болдог байх нэ. Тэгэхээр чухал мэдээлэл шүү тий. Тэгэхээр хийлгчэл насан туршдаа л гэж. Тэгэхээр 15 байдаг шүү дээ. Тий, хүмүүс ер нь тийм ойлголттой байдаг. Тэгэхээр энэ эрүүл мэндийн боловсрол олгох одоо мэрэгжлийн эмч нарын ярилцлага гэдэг бол ер нь хүн ардад их хэрэгтэй. Машин буянтай улсагаамаа. За дараа нь би тархалтын талаар яриа. Ер нь дэлхий дээр тий Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2 тэрбум орчим хүн гепатитын B вирусын халдвартаа явж байна гэж үздэг. За 15-аас 20 сая хүн дельта вирусын халдвартаа явж байна гэж үздэг. 185 сая хүн C вирусын халдвартаа явж байна гэж үздэг дэлхий дээр. Тий. Тэгэхээр жил болгон одоо энэ гепатитын вирусын шалтгаантай илэгний хүндрэлүүдээр 650 мянган орчим хүн нас ордог гэж үздэг. Тий. Тэгэхээр хэрвээ энэ вирусээс сэргийлж чаддаг, тий урьдчилан сэргийлэх аргыг мэддэг, өөрийгөө хамгаалж чаддаг бол одоо энэ өвчний хүндрэлээр нас барахгүй юу. За дээр нь Монголд бол өнөөгийн байдлаар 2021 оны байдлаар C вирусын тархалт хүн амын дунд 9.3% байна гэж үзэж байна. За B вирусын тархалт 8.1% байна гэж үзэж байна. За энэ B вирусын халдвар авсан BS антиген тээгч хүмүүсийн дунд 60-аас 65% нь дельта вирусын халдвар хавсарсан байна гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ бол одоо Монголд бол нийт хүмүүсийн нас баралтын 15%-ийг илэгний цороос илэгний хорт хавдраар сорж байгаа. За одоо 2022 оны үзүүлэлт надад байна л да. 2022 онд гэхтэл 2286 тохиолдол илэгний хорт хавдар бүртгэгдсэн байна. Шинээр. Тэгэхээр энэ бол бас одоо ер нь Монголд нас баралтын бараг тэргуун байрыг эзэлж байгаа. Тэгэхээр бид нар энэ өвчний тухай энэ өдөр одоо ярихаас шаардлагатай. Тий. Тэгэхээр 2017 оноос хойш элэг бүтэн Монгол хөтөлбөр гэж Монгол улс хэрэгжүүлж байгаа. За энэ хүрээнд бас нөгөө иргэдийг, эмнэлгийн ажилчдыг тий сайн дурын дархлаажуулалтанд B гепатитын вакцинд хамруулж байгаа. Дээр нь 2015 оноос C вирусын эсрэг эм Монголд орж ирээд бас одоогийн байдлаар 60 мянга орчим хүн, 60-аас 70 мянга орчим хүн C вирусын эмчилгээнд бүр хамрагдсан гэж үзэж байгаа. Монгол улсад 2022 оноос эхлээд нөгөө эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх гэдэг үслийг явуулсан. Энэ бол маш чухал ажил байсан. Зарим хүмүүс одоо нөгөө илэгний өвчнөө мэдэхгүй гэж хэлсэн. Илэг бол ерөнхийдөө дүлийн эргэтэн л дээ. Тийм. Одоо жишээлбэл зүрх өвдвөл хатгуулаад, даралт ихсэл, зүрхний хим алдагдаал, пульс олшроол ингээл шинж тэмдэгдэг илэг бол тэгдэггүй эргэтэн. Тэгэхээр энэ эрт илрүүлгийн ач холбогдлоор бол маш олон хүний вирус илэрж байгаа, илэгний өөгчл илэрж байгаа, илэгний хатуурал, илэгний хавдрууд онцлогдсон. Тэгэхээр энэ бол маш одоо цөөхөн хүн амтаа манай хөгжиж байгаа энэ буруу хөгжилт орны хувьд бол маш чухал юм ажил ахгүй юу? Эрт илрүүлэг гэдэг бол. За дээр нь хэрвээ одоо гэр бүлийн чинь хэн нэг нь илэгний вирустай болвол та нар бүгдээрээ очиод илэгний вирусыг үзүүлчих хэрэгтэй.
хүүхэд нь ээж аав нь бүгдээрээ ингээд үзүүлчих хэрэгтэй тий. За тэгээ хэрэг илгэний вирусгүй бол тэр Б гепатитийн вакцин амрагдчих хэрэгтэй. Дээр нь манай Монгол хүмүүсийн дунд архины хэрэглээ аяг өндөр. Архи бол ийм архинд дагуулж байгаа тэр этанол спирт бол ингээд эсийн ханарыг маш хурдан шимэгддэг. Тийм зүйл ахгүй. Тийм учраас хүн нөгөө хоол их удаа шимэгдэхэд архи бол тийм амархан шимэгдээд торхноос огтчдаг тий. Тий. Эсийн ханаар ингээд торхноо шимэгдээд цуснд орчдөг. Тийм зүйл. Тэгээд энэ архины спирт бол элгэнд очиод ацетил альдегид гэдэг одоо дэлхийн 1 номерын элгэний 1 номерын хор болж задардаг. Тэгэхээр энэ ацетил альдегид бол тэр архины хор бол элгэний эсийг маш гэмтээдэг. Хавдар ус одоо элгэний хавдар болоход хамгийн гол хүчин хор болдог. Тэгэхээр монголчуудын дунд бол архины хэрэглээ их байна. Одоо надад үзүүлж байгаа өвчтнүүд бол ингэдгийн зарим нь гайгүй штэ миний хэрэглээ сардаа нэг уучдаг. Тэр өөрөө гайгүй гэж боддог. Тий, гайгүй нэг юм архиуд хүмүүс яаж удаа уудаггүй. Хаяа баяр ёслоор тех монголчуудын баяр ёслол их үстэй тий. Одоо наадам манд дуусаагүй байгаа. Тий. Тий баяр ёслоор л уудаг бол би бол одоо нэг архины хэрэглээтэй гэж хэлэхгүй өөрийгөө гэд. Аль эсвэл гайгүй би бол үнэтэй чанартай виски уудгийг. Тий. Тэгэхээр тэр хор баг гэж ойлгож байна тий. Би архиудгүй пиа уудаг. Хүмүүс тий. За хоронд бол ихч бай, багч бай, хаяач бай, үргэлжч бай. Хорол бол хор. Тий. Тэгэхээр энэ хор бол ганцхан одоо илгэнд очиод ганцхан илгийг хордуулдаг юм биш. Цуснд тэр хорч эргэлдээд тархийг, зүрхийг, бөөрийг, уушгийг, ходоодыг, гидсийг бүгдийг одоо хавдар үсгэхэд нөлөөлж байгаа хамгийн хүчтэй хор гэдгийг л хүмүүс ойлгохгүй байна. Тий. Тэгэхээр энэ ерөөсөө тэр хаяа хэрэгэлдэгтэй ч биш. Хор бол тухайн үедээ хордуулна гэдэг бол хорол. Тий. Тэгээд дээр нь манайх одоо ингээд суурьшмал амьдралтай болсон, одоо ихэнхэн сууган ажилтай болсон, хөдөлгөөний дутагдaltaй болсон гэдэг ингээд сүүлийн үед одоо энэ вирус эсрэг эмчилгээ вакцины нөлөөгөөр мөн вирус эсрэг эмчилгээ хэрэглэсний нөлөөгөөр энэ вирусын шалтгаантай илгэний өрөвсөл, цирроз, хавдрын хэмжээ багасаад ирэхэд эсрэгээрээ илэг өгтлөгдөг. Хүчин онш одоо сүүлийн үед их тавигдаж байна. Илүүдэлж байна тий сахарын өвчин ихсэж байна. Тэгэхээр илэг өөхлөх гэдэг өвчин бол тэр чигээрээ бодисын солилцооны эмгэг. Дан ганцаараа илэг өөхлөө тэнд илэг эмтээд байгаа биш тий. Бодисын солилцоо гэдэг юм тэр чигтээ хямарч байна. За дээр нь илгийг эмийн бодисууд гэмтээдэг. Антибиотикууд хүчтэй юм уу тий. Маш олон төрлийн антибиотикууд илгийг гэмтээдэг. Сүрээгийн юмнууд, гормонууд, одоо энэ фитнест явж байгаа хүмүүсийн нэмэлтүүд тий. За дээр нь юу гэж нөхөр Монголд бол одоо нөгөө сүлжээний юмнууд бол бүр одоо хяналтаасаа гараа замбраагаа алдсан. Зах замбраагүй хэрэгэлдэг. Сайн гээд л угаад идэг тий. Тий. Одоо тэгээд сүлдээ одоо энэ турах юмнууд. Тий. Эднэр ч бүгдээрээ илгийг маш их гэмтээж байна. Бодисын солилцоонд маш гүнзгий хямрал үүсгэж. Тэгээ илэг өөхлөх өвчин үүсэж байна. За тэр одоо би эмч хүний хувьд хэлэхэд монголчууд ер нь ихэнх хүмүүс эмийн хамааралтай болсон. Эмэл ууж ивэл сайн. Ханаад хүрсэн ч антибиотик уу? Тэ? Тэгээд ингээд за эмчийн заавраар эмч бол ингээд оншоо тавиад тухайн оншийнхаа үе шатанд тохируулаад эмийнхаа тухайн хүнийхээ насны онцлогт биеийн жиндэнд тохируулаад хэд хоног ямар эмийг хэрэглэх үгээд эмчийн заавраар хэрэглэхгүй нэгнээсээ нэгэнд дамжаад ам дамжаад тий эсвэл сошиалос болоод тэгсэн чи идгсэн гэж байна. Ийм сүлжээний хэрэгжилж гин гэж ингээд өөрөө өөрийгөө маш их ордуулж. Тэгээд ийм одоо олон хүчин зүйлээс болоод илгэний хордлоготой хүмүүс асар их явж. За тэгингээ илэг маань өөрөө энэ хортой бодисонд өөрөө хордоод өөрөө өрөвсөд гимтээд одоо жишээлбэл илгэний эсийн гимтлийг бид нар цуснд алаа тасаад гэдэг үзүүлэлтээр үздэг л дээ. Тэр яг энийг асууя гэж бодчихсон. Энэ алаа тасаад гэдэг яг юуг ерөөд бол шинжилээд байна. Энэ алаа тасаад гэдэг фермент бол одоо нормдоо болвол ерөн хүнд дундчаар одоо тэр
юуны биохимийн үзүүлэлт дээр бол 0-40 хооронд байх ёстой гэж үздэг. За эндээс 40-оос дээш ихсээд ирэхээр яаж юм гэхээр эн чинь элэгний эс гимтээгүй үхээгүй байгаа тохиолдолд элэгний эсийн дотроо байдаг үзүүлэлт. Тэгээ элэгний эс үхээд ирэхээр дотроос нь гарч ирдэг юм үзүүлэлт байхгүй. Тэгэхээр алаа тасаад өндөр байж гинэ гэдэг чинь элэгний эс чи өрөвсөд үхээд гимтээд байна л гэсэн үг. Одоо жишээлбэл тэр BC дельта вирус чи яагаад элгийн элгийг сорвжуулаад татвруулаад хавдар үүсгээд байгаа юм бэ гэхээр одоо вирус эсийн дотор орж үржиж алширдаг. За элгийн эсийн дотор вирус ороод өсөөд үржээд одоо 10 вирус орлоо гэхэд тэр нь 1000 болоо ч юм уу, нэг вирус орлоо гэхэд 10 болоо ч юм уу, тухайн эзэн эсээ задлаад хүлчээд дараагийн шинэ эс рүү орчдөг. Тэгэхээр энэ үхсэн эсний оронд сорвины эс орж байгаа. Тэрийг л бид нар сорвиж гэдэг. Бид нар гэсэн гар хөлөө зүсчихэр сорвины эс ордог үстэй. Тэгэхээр тэр сорвины эсний фон дээр тэр элгийн хавдар үүсдэг. Тэрнтэй яг адилхан энэ хортой бодисуудын нөлөөнд элгийн эс гимтээд үхээд оронд нь сорвины эс орж байгаа. Тэгээд тэр сорвины эсний фон дээр хавдрын эс орж байгаа. Тэгэхээр эми хэрэглээ бүр үнэхээр замбраагүй. Дураараа аптекаас ороод дур. Тэгэхээр энэ эмийн хэрэглэн дээр маш их анхаарад бүр мэрэгжлийн эмчээр яг одоо тухайн өвчнөө мэрэгжлийн эмч дээр очиод яг цохих тунгаар нь цохих өдрөөр нь уухгүй болвол амнаас ам дамжин өөрөө дур мэдэж аптек авч орно. Энэ бол өөрөө химийн бодис байхгүй. Тэгээ элгийг гэмтээдэг бас хамгийн одоо хүчтэй химийн бодис. За дараа нь энэ бидний идэж ууж байгаа бүх хүнсний зүйлийн хорыг элэг шүүдэг. Тэгэхээр одоо сүүлийн үед бол хоолнууд бол одоо ялангуяа нарийн бов, бялуу, чипс эдгээр чинь бүгдээрээ транс тостой. Тий, маргарин гэдэг транс тос агуулж байгаа. Эдгээр чинь өөрөө бас хор. Тий. Тэгээд дээр нь энэ хүнсийг удаан хадгалагч нөөцлөгч бодис байна. Өнгө, үнэр, амт оруулагч, будагч бодиснууд бүгдээрээ хорнууд. Тэгэхээр одоо монголчууд бол их тийм био хүнстэй ард түмэн штэ уулна. Тэ яг цэвэр малын махан иддэг, цэвэр цагаан иддэг, яг цэвэр хөрсөндөө ургасан ургамал бишээ хүнсний ногоотой тэ ийм цэвэр одоо био хүнстэй ард түмэн байхгүй юу. Тэгээд сүүлийн үед яаж гинөө маш их юм хортоо нэгдэл агуулж байгаа юм хүнс рүү одоо дахианы мах байна тий шарсан, хуурсан, даршилсан, амталсан дахианы махнууд, хүнснүүд эдгээр чинь бүгдээрээ л хор, эдгээр чинь бүгдээрээ л нөгөө хорт хавдар үүсгэгч нэгдлүүд агуулсан. Тэгэхээр би ер нь юу гөрэлж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хэрвээ эрүүл хүүхэдтэй эрүүл иргэнийг бий болгохыг бол ээжүүд гэртээ эрүүл хүнс үйлдвэрлэгч байх хэрэгтэй. Яг үнэ тий. Сайн ээж байх хэрэгтэй. Хүүхдтэй яг гараараа Монгол бол харьцангуй дэлхийн орныг бодох юм бол махан нэлбэг, гурилан нэлбэг юу одоо нэг сүү цагаан нэлбэг яг ийм био хүнсээрэл тэгэхээр зүгээр хүний яг эрүүл хоол гэж юу хэлдэг вэ гэд хүмүүс асуудгийг. Яг хүний эрүүл хоол гэж юу хэлдэг вэ гэхээр яг өөрсдийнх нь эх орных нь үндсэн хоолыг л хэлдэг. Нөө идэж дассан. Одоо жишээл 9 үеэрээ та юу идсэн бэ? Ээж чинь чамайг ямар хоолоор өсгсөн бэ те? Чиний ээж аав ямар хоолтой байсан бэ? Жишээлбэл би монгол хүн одоо кимчи бол миний үндсэн хоол биш байхгүй. Кимчи бол яг тэр солонгосын ард түмний хоолч гэдэг юм уу те? Тэгэхээр яг нэг ийм уучлаарай нэг ийм сонсч ирсэн л да нөгөө нэг ашигтай бактери гэдэг зүйлээ жишээлбэл нөгөө эсэлцэн гэдэг утгаараа солонгосчууд ашигтай бактери кимчи гэдэг зүйлээсээ ингээд олоод идчихдэг. Монголчууд одоо тэргүй тэр халуун ногоотой мэдж дасааг болохоор тэрийг яаж орлдог гэсмэр таргаар жишээлбэл маш харин тийм чинь яг наадах гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо бидний ашигтай бактери юугаар хооллож ямар процесст илүү зөв эсэлтэх ангиж шуурулыг зөв явуулдаг вэ гэхээр яг тэр үндсэн хоолнд нь тий одоо жишээлбэл бидний ашигтай бактери бол сүү цагаан эдээ мах хурлан бүтээгдэхүүн л байхгүй юу тий тэгэхээр бидний ашигтай бактери юунаас нөхөгдөх вэ гэхээр тэр нөгөө тарг сүүнээсээ нөхөгдөж авах нь шүү дээ тэгэхээр үндэстний өөрийнх нь хоол гэж байна.
Одоо бид нар ингээл гадаад явж байхдаа нэг за нэг 7 оноо л тухайн орны хоолгоё гэж явж байгаа. Монгол хоолоос сандаг тийм. тийм. Тэгвэл яаж нэхэр бидний ашигтай бактери төр хоолыг санаад шүү дээ. Тэгэхээр бид нар бол ээжүүд бол гэртээ эрүүл хүнс үйлдвэрлэгч, хүүхдтэй эрүүл хоол хийж өгдөг юм сайн ээж, сайн үйлдвэрлэгч байгаасаа гэж ээж хүний хувьд, эмч хүний хувьд бас хүсэж байна. За элэг болвол за арих ямар нэгэн хортой бодис эм бэлдмэл буруу хооллолтод дургүй юм байна. Тэгвэл элэг ер нь юунд дуртай юм бэ? Элэг бол одоо тийм уурагтай тий витаминлэг, чанарлаг, тийм нэмэлт бүтээгдэхүүн хагуулаагүй тийм хоолыг боловсруулахад их дуртай. Дээр нь баяр баясгалантай байх дуртай. Дээр нь вируст дурггүй гэдэг ингээд. Тий. Элэг бол их чухал хэрэгтэн. Дээр нь одоо энэ антибиотикийн замбраагүй хэрэглэх бас хямнах хэрэгтэй. Антибиотик бол элгэнд бас хүчтэй хорнол үзүүлдэг антибиотикууд бас их байна. Одоо яг нөгөө өөрөө би нөгөө өвдөжсэн. Тэгээд нөгөө их хүчтэй юм уудаг байхад нөгөө элэг хамгаалах юм чөлөө бэлтмэл гээд давхар тэрийг хэрэгэлдэг байсан. Ходоод хамгаалах юм, элэг хамгаалах юм гээд давхар өгөөд идэг шүү дээ. Антибиотик хэрэглэж авах үед. Тий, ягаад тэгэхээр нөгөө элгэний эсийг имтэхгүй элгэний үргэлжлэлийг буулгах гэж явж байгаа. За тэгэхээр бид нар яадгүй гэхээр эмчийнхээ завраар хэрвээ элгийг одоо нэгдүгээрт вирус байна уугүй юу шалгачих хэрэгтэй. Шинжилгээ өгөөд тий. Хоёрдугаарт чихрийн шижин байна уугүй юу шалгачих хэрэгтэй. Гуравдугаарт архины хэрэглээгээ болчих хэрэгтэй. Дөрөвдүгээрт бол жингээ хасах хэрэгтэй. Элгэний өөрчлөлт байна уугүй юу гэдгийг одоо бол фиброскан гэдэг аппаратаар бол шууд элгэний өөрчлөлтийн үе шат, сарвчлын үе шатыг үздэг болсон Монголд. Фиброскан гэдэг аппарат нэлээ их болцсон. Энэ дууны долгион, хитаван долгион эрийг ашиглаад элгэний өөрчлөлтийн зэргийг тогтоодог болсон. Тий. Тэгэхээр хэрвээ элэг өөрчлөх нэгдүгээр зэрэгтэй болвол хөдөлгөөн, хоолны дэглэм гэдэг ингээд элгэний өөрчлөлтийг бол эмчилж болно. Бүр 2 3 дугаар зэрэгтэй бол тэгээд эми эмчилгээ рүү ордог. Тий. Тэгэхээр хүн элгээ бол шалгаж одоо бол хангалттай болно. Химийн шинжилгээ өгнө, вирусын маркер өгнө, тий багцын шинжилгээнд эхо, фиброскан. За тэгээд эмч бүр нэг шаардлагатай наривчилж үзээгүүл компьютер томограф, тий MRI гэдэг ингээд маш нарийн багцын шинжилгээнүүдийг хийгээд элгэний оншийг бол төгс тавьж болох нэ. Тэгэхээр элгэний өөрчлөлтийн нэгдүгээр шатыг бол ямар нэг ийм уухгүйгаа шууд эмчилж болох юм биш үү тий хөдөлгөөнтэй байх хэрэгтэй, алхах хэрэгтэй, гүйх хэрэгтэй, дасгал хөдөлгөөн хийдэг байх хэрэгтэй, дээр нь зөв хооллох хэрэгтэй. Зөв хооллолт гэдэг бол маш их чухал. Одоо буруу хооллолт жишээлбэл маш их одоо буруу хооллолтын жишээнүүд байна л да. Ганцхан жишээ хэлэхэд одоо үр тариаг буруу хадгалснаас болоод аплотоксин гэж маш хүчтэй хор ялгадаг. Завдар усгагч. Гэх мэтчлэн хүнсний аюулгүй байдал гэдэг юм хүнийг эрүүл аж төрөхөд маш их чухал. Зөв хадгалалт, зөв тээвэрлэлт, зөв боловсруулалт тий ер нь хоол хүнсний зүйл амт оруулагчгүй, хадгалах бодисгүй, өнөр ороглуулагчгүй ийм л байх тусмаа эрүүл. Тэгэхээр тэр их олон гоё өнгө оруулаад, амт оруулаад утаа хугацаар хадгалах хугацаатай л байх юм бол маш их хэмжээний хор хавуулж байгаа л гэсэн үг. Манай одоо өвөө эмээ нар чинь нөгөө гурилтай шүлээ идэл эрүүл байдаг байсан гэдэг чинь баг үний юм шүү тий. Ер нь тийм. Ер нь тийм. Тэгэхээр зөв хооллолт гэдэг бол хүнийг бас их эрүүл, урт наслах, хөдөлгөөн зөв хооллолт гэдэг бол хүн ийм их нарийн бүтэц зохион байгуулалтаа оюухан өндөр хөгжсөн бурхны ийм гайхамшигтай бүтээл биологийн нийгмийн ийм гайхамшигтай бүтээлэлтэй. Тэгэхээр хүн энэ дэлхийн ертөнцийн дээр хамгийн өндөр нарийн зохион байгуулалттай ийм хүн болж төрчөөд тэр үнийг ингээд эрүүл ер нь эрүүл бие саруул ухаан гэдэг бол хүний одоо хамгийн эрхэм дээд үнэт хөрөнгө. Тийм учраас эрүүл биетэй саруул ухаантай байхын тулд одоо ийм одоо зүйлүүд хэрэглүүл танд хор болж байна. Хор битгий идэ, хоол идэ.
Ингэж хөдлөөл та эрүүл байна. Бити зүгээр одоо суугаад байгаараач гэдэг юм уу тий. Ингээд маш олон эмчнэр эрдэмтэд зөвлөд хахад эмчнэр эрдэмтдийн өгж байгаа зөвлөгөөг маш сайн дагах хэрэгтэй. Тэгвэл бид нар маш олон өвчнөөс сэргийлж чадна. За энэ гепатит C вирусын халдварын талаар бид бас ярилцж байна. Тэгэхээр эргэлгийг өргөсүүлээд байгаа энэ B, C, дельта вирус юугаараа ялгаатай вэ? Энэ вируснууд нь B нь яаж дэлхийг гинтээж байгаа, C нь яаж гинтээж байгаа гэдгийг талаар та бас мэдээлэл өгч. За гепатитын C вирус, гепатитын дельта вирус хоёулаа РНХ агуулсан вирус гэж үздэг юм. Гепатитын Б вирус ДНХ агуулсан вирус гэж үздэг юм. Тэгэхээр одоо бид нар гепатитын С вирус, дельта вирусыг бол эмчилж болж байна. РНХ агуулсан вирусыг. Б вирус бол их төвхтөө. Б вирус бол өөрийнхөө удмын мэдээллийг илгнээсийн удмын мэдээлэлд интеграцчлах гэж ярьдаг юм. Удмын мэдээлэлд бүр ингээд зоогод өгчдөг. Тийм учраас Б вирусыг отоохондоо устгаж ингэж чадах юм бэлтгэл хараахан гараагүй. Б вирусыг дарангуйлах бэлтгэлүүд бол гарцсан байна. Тэгэхээр элэгний Б вирусын тусламжтайгаар дельта вирус нөгөө Б вирусын гадруугийн S антиген гэж байдгийг. Тэрний тусламжтайгаар элэгний эс рүү нэвтэрч ордог ийм вирус. Б вирус байхгүй бол дельта вирус элэгний эс рүү нэвтэрч орж чаддаггүй. Б вирусын тусламжтайгаар ордог. С вирус, Б вирус, дельта вирус гуруулаа элэгний эсийн дотор удмын мэдээлэл үржүүлээд олшроод маш олон вирус олоод тухайн эзэн эсээ бүрэн өхүүлээд гадагш нь дараачийн эрүүл эс рүү ингэж нэвтэрч ордог ийм вирусууд байгаамаа. Тэгэхээр одоо 2015 оноос эхлээд Сапсповир, Ледипасвир гэдэг ингээд хоёр эмийн нийлмэл Монголд С вирусыг бид нар бүрэн эмчилж чадж байгаа. 2021 оноос Бливертид гээд тарай дельта вирусын эмчилгээнд хэрэглэж одоо бид нар одоо энэ дельта вирусын эмчилгээ бүр олон одоо төгс боловсронгуй болгох. Хараахан бид нар бол Б вирусыг бүр устгах эмчилгээ бол дэлхийд дахинд одоо харааханда нэгдэж амжаагүй байна. За би гепатитын С вирусын эмчилгээ орж ирснээс нэг 60 мянга гаруй хүн Монгол улсад эмчлэгдсэн гэж үздэг. Б вирусын одоо нуклеосидын аналог бэлтгэлийг ууж байгаа нэг 18 мянга гаруй өвчтөн байна гэж үзэж байгаа. Дельта вирусын Бливертид эмчилгээ 2024 оноос хойш Монголд 175 хүн эмчилгээнд хамрагдаад эмчлэгдэж байна. Пег интерферон эмчилгээ нэг 341 орчим хүн эмчилгээнд хамрагдаж байна гэж мэдээ статистик тоо байна. За энэ жил гепатит саад бэрхшээлийг хамтдаа арилгаж шийдийн урайнд тэмдэглэж байгаа юм байна. Тэгэхээр энэ жил болгон урайн өөрчлөгддөг баг тийм ээ. Тэгэхээр энэ жилийн урайны гол зорилго юу вэ гэдэг талаар ярилцъя. За энэ жилийн урайг бол их гоё хийсэн маань саад бэрхшээлийг хамтдаа шийдэ гэж. Одоо өвчнийг бол ганцхан эмч эмчлэхгүй. Тэ? Өвчтөн өөрөө өвчтний ар гэр, өвчтний хань нэжил өөр хүүхдүүд, аав ээж нь бүгдээрээ хамтдаа тэр хүний төлөө санаа тавьж тэр хүн өөрөө санаачлахтай байж ер нь өвчнийг одоо эмч яг зөв оншийг тавиад оншийнхын чигийн дагуу эмчилгээ бичээд өгөхөд тухайн эмээ яг тогтмол хэрэгэлдэг, эмнэлэгтээ тогтмол ирдэг, яг дагаж мөрдөх дэглэмээ дагаж мөрддөг тий архины буруу зуршлаасаа салж чаддаг, архины хэрэглэнээс салж чаддаг. Яг вирусынхаа эмийг цаг тухай тогтмол ууж чадвал энэ өвчин одоо цаашаа хүндрэхгүй, даамжрахгүй энэ хүн эрүүл чанартай урт наслнаа л гэсэн юм утгатай. Ганцхан одоо эмч, эмнэлгийн ажилчид энэ өвчнийхэн төлөө тэмцээд тэр хүн хичээхгүй болвол энэ өвчин идэхгүй цаашаа улам хүндэрнэ л гэсэн ийм утга санаа их өргөн утган санаа агуулсан юм урайг энэ жил төвшүүлсэн байна. Тийм байна тий. За ингээд хамгийн сүүлийн асуулт ер нь одоо элэг өвдөд эхэлснийг яаж бид ямар шинж тэмдэг өгж мэдэгддэг юм бэ? Танд ямар шинж тэмдэг илэрвэл та одоо элэг үзүүлэх хэрэгтэй юм байна гэж ойлгох уу? За дүлий гэж бас нэг яриад байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний бас нэг шинж тэмдэг байх байлгүй. За тий. Одоо элэгчин их олон үүрэгтэй гэж байгаа шүү дээ тийм ээ. За наад захын л ядрах, сулдах,
тий ядраад байна, сулдаад байна, хоолн дургуулгаад байна тий. Тэгээд их амархан ядардаг болчих, нойрмоглоод нойр хүрээд байна ч гэдэг юм уу тий. Ингээд нөгөө элэг маань хороо шүүж чадахгүй болохоор нөгөө хорыг гүйц шүүж чадахгүй болохоор нөгөө цуснд хор эргэлдээд хордоод байна. Тэгээ ядраалын хоолн дургуурхад байна. Нөгөө хэрэгтэй амин дэм уургууд маань гүйцэд нийлэгдэхгүй болохоор ядраад байна. Султаад байна. Тэгээ ажлын идэхгүй болчоод байна. Тэгэл дотор муу хараад байна гэд их олон завирууд хилтгэлтэй. Тэгээд хүмүүс ер нь би илгнээсээ болж байгаа юм. Түүнээс илэг бол хатгах, өвдөх, тий ёолох, ойрлох тийм завир байхгүй. Ерөнхийдөө биеийн дархлаа сулдсны шинж. Энэ илэг бол өөрөө бас дархлааны их том эрхтэн штэ. Цус бүлэнгэлтэнд оролцдог, дархлын тогтолцоонд оролцдог юм эрхтэн. Тийм учраас магадгүй амархан ханиад хүрдэг болчлоо ч гэдэг юм уу тий. Маш их ядраад ажлын идэх буурсан тэр итих бол бүр ингээд нэг амьдралын идвч буурчдаг. Ерөнхийдөө ихэнх өвчтнүүд бол нэг аюулгаа цанхаах, хоолн дургу болчлоо, ядарчлаа, султаад байна. Их амархан ядардаг болчлаа. Би ч бас нэг ингэж амархан ядардаг юм биш дээ ч гэдэг юм уу. Ингээ хүрээдэрдэг. Тэгээ бид нар шинжилгээгээр илгэний өргөслүүдийг оншилж эмчилгээ хийдэг те. За баярлалаа. Өнөөдөр вирус гепатиттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Тэгэхээр илэг гэдэг эрхтний талаар маш ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Зочноор халдвар төвчин судлалын үндэсний төвийн их эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч хотхон оролцлоо. Тэгэхээр бид хоёр одоо энэ сэдвийн хүрээнд танаас асууж амжаагүй та бас сонсогчид маань хэлийгэ бодож исэн зүйл байвал сүүлийн хоромд бас хэлээч гэж байна. За энэ нэг цагийн хугацаанд бол илэгний тухай ярихад бол одоо илэгний бүх өвчнүүдийн тухай ярихад бол ханж хүрэхгүй. Тэгвэл одоо мэрэгжлийн эмчийн үг бидний үг ард түмэнд хүрээд нэг ч гэсэн зөвлөгөөг дагаад одоо амьдралдаа хэрэгжүүлээд илгээ ингээд надад илэгний өвчин байна уугүй юу гэдгийг те шалгачдаг, оншилчдаг энэ одоо зөвлөгөө маань бусдад хүрсэн бол би маш их баяртай байна. Тэгээд нийт монголчуудаа элэг, бүтэн амьдрал, эрүүл нэгс, саруу сайхан бүхнийг хүсээрөөё. Та нарт ч гэсэн ийм буянтай ажлыг нэг өгүүлбэрийг ч гэсэн хүмүүдээ эрүүл мэндийн боловсруулалт зориулж ингэж явуулж байгаа та бүхнийхээ ажлын амжилт, амьдралын нэг сайн сайн бүхнийг хүсээрээ баярлалаа. Маш их баярлалаа.